Энэхүү цуврал хичээлээрээ бүгдээрээ сорон зүйн орны тухай тодорхой ойлголттой болж авах болно. Ингээд бүгдээрээ сэдвээ гүйдлийн сорон зүйн орноор эхлүүлье. Гүйдлийн сорон зүйн орн гэж юу вэ? Бүгдээрээ цахилгаанаас мэдэн штэ тийм ээ. Гүйдлийн хүчийн тухай ярьсан. За тэгэхээр ямар нэгэн дамжуулагч дотор гүйдэл байх юм бол тэрний эргэн тойрон сорон зүйн орн үүсдэг байх нэ. Гайхалтай. Өөрөөр хэлбэл цахилгаанаас сорон зүйн орн үүсдэг байх нь. За энэ дээрээс уншвал гүйдэлтэй дамжуулагчийн орчинд өвөрмөц янзын хүчний орн үүсдгийг сорон зүйн орн гинэ гэсэн байна. Хөдөлж байгаа цэнэгүүдийг тойрон цахилгаан орноос гадна сорон зүйн орн үүснэ гэсэн байна. Нэг юм цэнэг аваад бүгдээрээ үзье. Энэ цэнэг маань одоо жишээлбэл Q цэнэг байлаа гэж үзье. Хэрвээ энэ ямар нэгэн байдлаар хөдлөхгүй байх юм бол энэний эргэн тойронд цахилгаан орн үүсдэгэ гэдгийг бид нар мэдж байгаа. Гадагшаа цацраг хэлбэрээр мөн үү? Цахилгаан орны хүчлэгийн вектороор бид нар түүнийг харуулдаг. Харин энэ хөдлөөд эхлэх юм бол наад чинь дахиад нэг орон үүсэх нэ гэж байна. Энэ тухайлбал баруун гар дэшегээ тодорхой V хордтой хөдлөөд эхлэе. За энэ тохиолдолд хоёр орон хоёулаа үүсэх нь байна. Тухайн цэрэг маань өөрөө цахилгаан орноо үүсэх нь байна. Эргэн тойрондоо хөдлөөд эхлэхээр мөн сорон зүйн орныг давхар үүсгдэг байх нэ. За ийм гайхалтай байх нь. Тойрон цахилгаан орноос гадна сорон зүйн орн үүснэ. Сорон зүйн орныг хүчний талаас нь сорон зүйн индукцийн B вектороор тодорхойлдог. Сорон зүйн индукцийн вектор л гэж ярьж байна. Тэгэхээр сорон зүйн орныг тухайлбал ингэж зурах юм бол тэр маань B вектор гэж байгаа учраас бүгдээрээ ийм чиглэлтэй хэрчим зурах хэрэгтэй. За энэ маань өөрөө сорон зүйн орныг илэрхийлэх нь байна. Сорон зүйн орны индукцийн вектор байх нь байна. За сорон зүйн орны энэ индукцийг бүгдээрээ ямар нэгжээр илэрхийлэх вэ гэвэл B-ийн нэгж байна. Өөрөө Тесла гэдэг нэгжээр илэрхийлнэ. Тесла. За нэг Теслаг бүгдээрээ нэг TL гэж товчсон байхыг ном сурах бичиг дээрээс харж болно. Мөн үүний өөр нэг илэрхийлэл бол нэг Ньютонийг хуваах нь ампер метр бас байж болтгоо C системд. Энэ Ньютонийг хуваах нь ампер метр гэдгээс Ньютон гэд хүч ороод ирж байгаа юм байна. Тэр утгаараа сорон зүйн орны хүчний талаас нь илэрхийлж байгаа тэр хэмжигдэхүүн юм байна. Энэ сорон зүйн орны индукцийн вектор нэгэд ойлгочиход буруу байхгүй. За одоо бүгдээрээ шулуун гүйдлийн сорон зүйн орныг бүгдээрээ ярилцъя. За шулуун ийм гүйдэл үүсгэгч байлаа гэж бодъё. За өөрөөр хэлбэл шулуун зэс байлаа гэж бодъё. За түүнийг хэрхэн яаж зурах вэ? Ингээд зурчих. Энэгээр гүйдэл гүйжилаа гэж бодъё хэдүүлээ. Энэгээр гүйдэл гүнэ гэдэг чинь энэ гүйдэл хөдөлгөөнтэй цэник гэсэн. Хөдөлгөөнтэй цэник эргэн тойронд юу үүсдэг? Сорон зүйн орн үүсдэг гэж хэлсэн. Тэгэхээр энэний эргэн тойронд хуйларсан сорон зүйн орн үүсдэг. Хуйларсан сорон зүйн орн. За энэ миний зураад байгаа энэ хуйларсан энэ сорон зүйн орны энэ шугамнууд бол сорон зүйн орны хүчний шугамнууд юмаа гэд ойлгочих бүгдээрээ болох нь индукцийнх нь. Ингээд түүний чиглэлийг бид нар тодорхойлох шаардлагатай. Ягаад гэхээр сорон зүйн индукц байна өөрөө B вектор байгаа учраас түүний чиглэл нь шаардлагатай. За энийг хэрхэн яаж олох вэ гэхээр энийг бүгдээрээ баруун гарын дүрмээр олдог байгаа шүү. Баруун гарын дүрмээр хэрхэн яаж олох вэ? За тухайлбал энэ үзхийг гүйдлийн чиглэл гэд бодчих бүгдээрээ. Энд нэг үзүүр нь байгаа. Гүйдэл маань баруун гар тийшээгээ гүйж байгаа. Тэгвэл яг гүйдлийн одоо чиглэл рүү эрхийн хуруугаа гоцоолох нь бүгдээрээ. За тэгээд үлдсэн дөрвөн хуруугаа хагас атгах нь. Ингэж хагас атгах нь гэсэн үг. Эрхийн хуруугаа гоцоолгоод хагас атгахад дөрвөн хуруу нааша эргэх хандлагатай байгаа учраас энэ чиглэлд сорон зүйн орн маань бий болох нь байна гэсэн санааг илэрхийлнэ. За энэ чиглэл. За энийгээ бүгдээрээ индукцийн вектороор ингээд харуулчих болно. За энэ төсөөлөхөж жоохон бэрх байхыг үгүйсэхгүй. За тэгээд энэ сорон зүйн индукцийн векторын хэмжээг хэрхэн яаж олох вэ? Энэ сорон зүйн орныг хэрхэн яаж олох вэ гэвэл энд бичсэн байгаачлан K гүрчх нь 2I хуваах нь D гэж болох нь байна. За хуваах нь D гэдэг нь ямар учиртай юм бэ? Тэгвэл энэ дээр нэг хэдэн зүйлийг яриад авъя. Тэгвэл энд нэг юм гүйдэлтэй дамжуулагч байлаа гэж бодъё. За гүйдэл нь хаашаага гүйх вэ гэхээр ихц дэшегээ гүйж байгаа. Тэгвэл би ингэж байрлуулна гэсэн үг. Ингээд эрхийн хуруугаа дээш нь гоцоолох юм бол дөрвөн хуруу маань ингэж эргэлж байгааг та бүхэн байна. Анхаараарай. За энэ дээрээс хэдүүлээ ингэж хуйларсан сорон зүйн орныхоо шугамыг дүрслээд энэ чиглэлд индукцийн вектороо зурчия. За тэгвэл энэ индукцийн вектор одоо тухайлбал индукцийн векторын хэмжээ нь ямар байх вэ? Ямар зайд? Тухайн I гүйдэлтэй. Энэ гүйдлийг нь I гэж дамжуулагчаас тодорхой зайд. Энэ зайд нэг цэг аваад энэ дээр ямар байх вэ гэж асууж байна. Энэ хоёрын хоорондынх нь зайг нь бүгдээрээ D гэж. Тэгвэл энэ дээрээс би хэрхэн яаж тооцоолох вэ гэсэн чинь K үржих нь 2, үржих нь гүйдлийн хүч хуваах нь
тэр зай байдаг байх нэ. Зайтай ургуу хамааралтай байгааг та бүхэн харж байгаа. Өөрөөр хэлбэл холдох тусам тэр соронзон орны хэмжээ маань буураад байх нь байна гэсэн санаа ойртох тусам илүү хүчрхэгжих нэ. Энэ дээр К маань юу вэ? К маань өөрөө тогтмол. Энэ 10-ын хасах 7 зэрэг Ньютон ампер квадрат гэдэг нэгжтэй. D гэдэг маань өөрөө зайг илэрхийлж байгаа. I гэдэг бол гүйдлийн хүч ампераар илэрхийлэгдэнэ. B гэдэг бол соронзон индукцийг илэрхийлнэ. За түүнийх нь нэгж нь Ньютоны хуваах нь ампер метр эсвэл нэг мөс нь Тесла гэж яриад явцсан. Илүү шулуун байдаг. За энд нэг зүйлийг бас яриа. Тэр маань юу вэ гэвэл энэ К гэдэг тогтмол байгаа. К гэдэг тогтмол нь 10-ын хасах 7 зэрэг Ньютон ампер квадрат мөн үү? Энэ хаанаас гарч ирсэн тогтмол вэ гэвэл үндсэндээ бол дараах тэгштгэлийг ингэж бичиж болох байсан бүгдээрээ. μ0-ыг биш тэ 4π хуваах нь энэ нь ката тэнцүү юм а гэдээ авчиж байгаа. За μ0 гэж юу юм бэ? μ0 бол соронзон тогтмол. Соронзон тогтмол 4 ч гэсэн тогтмол, π ч гэсэн тогтмол шүү дээ. Энэ нь хэдтэй тэнцтэй юм бэ гэдээ харсан чинь μ0 гэдэг нь 4π үржих нь 10-ын хасах 7 зэрэг генриг хуваах нь метр гэдэг юм нэгжтэй. Ийм тогтмол байгаа. За энэ нэгжийг нь төр зүр хайчих. Генриг хуваах нь метр гэдэг. Энэ үгээр нь зүгээр ингээ хараа авчиж хэдүүлээ. За тэгвэл μ0-ыг бүгдээрээ 4π-д угаасаа хувааж байгаа учраас 4π-тэйг устдаад цаана 10-ын хасах 7 зэрэг үлдэж байгаа учраас түүнийг шууд илэрхийлээд К-гаар илэрхийлээд явцсан байгаа шүү гэж ойлгоё бүгдээрээ. За нөгөө тэйгүр соронзон индукцийн векторын чиглэлийг тодорхойлохын тулд баруун гарын дүрмийг ашиглана гэдгийг би бас хэлсэн байна. Тэгэхээр энэ баруун гарын дүрмийн хэрэглээ нь юу вэ гэвэл эрхий хурууга гүйдлийн дагуу чиглүүлнэ. За А-ийн дагуу эрхий хуруу байх нь. За энэ тухайлбал энэ зурган дээр бүгдээр анхаарлаа хандуулъя. Энд нэг юм гүйдэлтэй дамжуулагч байлаа. Зүүн доороос баруун дэшээ гүйдэл маань гүйж ин энэ чиглэлд гүйж ин. Энэ чиглэлд эрхий хурууга гоцоолгоно. Тэгээд баруун гарын хагас сатгсан дөрвөн хуруу маань B-ийн чиглэлийг буюу энэ хуйларсан соронзон орны чиглэлийг бидэрт харуулдаг байх нэ. За энийг ойлгосон байх гэж надад. За тухайлбал босоогоор наваад үзэх юм бол тухайн дамжуулагчийг ийм байна гэсэн үг. Дээшээгээ эрхий хуруугаа гоцоолголоо. Баруун гарын хагас сатгсан дөрвөн хуруу маань энэ чиглэлд эргэлдэж байна. Ингэж эргэлдэж байна. Тийм учраас энэ зурган дээр харуулсан байгаачлан бүгдээрээ дүрсэлнэ. Харин цаасны хавтгаад орших гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орн. За цаасны хавтгаад хэрхэн яаж оршиж байгаа вэ гэхээр ингэж оршиж байгаа. Ингэж оршиж байгаа. За тэгээд ийшээгээ баруун гар тийшээгээ гүйж байгаа бол би баруун гарынхаа эрхий хурууг ингэж байрлуулад дөрвөн хуруу маань ингэж эргэх байрлалд орно. Залуучуудаа. Тийм учраас К цэг дээр аваад үзэх юм бол нэг юм цэгтэй тойрог зурцсан байгааг харж байгаа. Цэгтэй тойрог гэдэг маань ямар учиртай юм бэ гэхээр цаасны хавтгаад перпендикуляр наашаага чиглэнэ гэсэн үг. Одоо та бүхний харж байгаагаар би камер руу заах юм бол та бүхэн рүү ингэж чиглэж явах юм бол сум маань ингэж чиглэж явах юм бол та бүхэн цэг тавих нь байна гэсэн үг. Ямар нэгэн зүйлтэй. За тухайлбал энийг авч үзье. Энэ дээр цаасны хавтгаад перпендикуляр ингээ цаасны хавтгаар руугаа гарч ирж явах юм бол би цэгтэй тойрог тавих нь байна гэсэн үг. Цаасны хавтгаад перпендикуляр цааш чиглэж явах юм бол ингэж тойрч ирээд ингээд цаашаага буюу над руу чиглэж явах юм бол бид нар та бүхний өнцгөөс x тавих нь байна гэсэн үг. Тойрог дотор x тавина. За энэ маань цаасны хавтгаад перпендикуляр наашаага энэ маань цаасны хавтгаад перпендикуляр та бүхэн рүү чиглэж байна гэсэн санааг илэрхийлнэ. За тэгэхээр К цэг дээр цаасны хавтгаад перпендикуляр наашаага байгаа. Харин L цэг дээр цаасны хавтгаад перпендикуляр цаашаага байгаа гэдээ ойлгочоороо бүгдээрээ. Энийг бүгдээрээ ингэж үзэх юм бол энэ дээр бэн цаашаага, энэ дээр бэн наашаага чиглэж байна л гэж бодчихъя. Энэ хоёрыг холбож байгаад арай нэг жоохон 3 хэмжээст болгоул яах вэ? Ийм. За ийм учиртай байдаг байна. Харин дээрээс нь харах юм бол цаасны хавтгаад перпендикуляр орших гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэх соронзон орн. Цаасны хавтгааг энэ гэж бодъё бүгдээрээ. Цаасны хавтгааг энэ гэж бодъё. Тэгээд энэ дээр ийм дамжуулагч байгаа. Гүйдэл хаашгаа гүйж байгаа вэ гэхээр та бүхэн рүү гүйж байгаа. Тэгэхээр энэ гүйдлийг ч гэсэн бид нар цаасны хавтгаад перпендикуляр наашаага байх юм бол цэгээр тэмдэглэх нь байна гэсэн үг. Цэгээр тэмдэглэнэ. За тэгээд энэний эргэн тойронд үүсэж байгаа би тэр соронзон орны индукцийн векторын чиглэлийг хэрхэн яаж болох вэ гэхээр баруун гарын дүрмээр болно. Ийшээгээ эрхий хурууга тэгээд дөрвөн хурууга эргүүлэхэд хаашаа эргэж байна. Миний өнцгөөс бол цагийн зүүнний дагуу эргэж байна. Та бүхний өнцөг дээр цагийн зүүнний эсрэг байхыг үгүйсэхгүй. Тийм учраас N цэгт доошоо M цэгт B маань дээшээгээ чиглэдэг байх нэ.